Анх 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тухайн үеийн давхрын өртөөнд Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тавьж Бурхантын хүндийн зилүүд талд шинэ айлын гэрэл гэгээ засрааж гал голомтоо бадраасан түүхтэй. За Дархан хот үүсч хөгжсөний 54 жилийн ойн хүндэтгэлийн баярын хуралд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэт, засаг дарга Инх болд, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Тулгаа, засаг дарга Аз Жаргал болон Орсын албаны улсаас Дархан хотод суугаа ерөнхий консул Зэдэн Ишевич болон аймгийн үеийн дарга нар оролцлоо. Баярын хурлын эхэнд аймгийн засаг дарга мэдчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Бурхантын хүндийг цахиурын хүндий болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцлон хэллээ. Дарханчуудын хамгийн хүндтэй баярын өдөр болж байна. Ингээд анхны иргэн бүртээ энэ баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Одоо цааш хотмоо нь бол аж үйлдвэрийн төв, босол, соёл шинжлэх ухаан, мөн цахиурын хүндий болон хөгжих юм боломж Дарханчууд бидэнд байгаа. Энэний төлөө бид бүхэн хичээл ажиллах болно. Дархан хот үүсч байгуулагдсны 54 жилийн ойн баярын хурлын үеэр аймаг орон нутгийнхаа хөгжил цэцгэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан, улсад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхэн иргэдийг төрийн дээд одон медаль болон аймгийн засаг даргын шагналаар шагнаж урамшуулсан юм а. За тодорхойлбол Алтан гац одонгоор бэлэгт хөдөлмөрийн хүндэт медалаар Баян мөнх, Сэргэлэн, Эрдэнэчимэг, за эрүүл мэндийн спортын яамны жуух бичгээр, Цас чихэр, Хүрлбаатар мөнх цэцэг нар тус тус шагнууллаа. За түүнчлэн найрамдлын Дархан тэмдэг аймгийн тэргүүний ажилтнанд тэмдгээр Дархан сумын 30 иргэн ингрэмллаа. Би хөөгтийн байгууллагт нийт 34 жил ажиллаж байна. За ингээд одоо түүхт одоо хотынхаа бас 54 жилийн ой болон одоо он удаан жилийн түүхтээ 90 жилийн хөөгтийн байгууллагын он баярын өдрөөр төрийн хүндэт медаль авсандаа маш их баяртай байна. Ингээд одоо үе үеийн ахлах пендрийн удирдагч нар болон одоо хамтран зүтгэж байгаа хамт олонныхоо хотынхаа баярын өдөр болон хүүхдийн байгууллагын өдөр сайхан баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. За юуны өмнө Дарханчуудаа Дархан хот байгуулагчдын баярын мэндийг хүргэе. За миний хувьд гэх юм бол Анх ухааны их сургуулийг төгсөөд одоо эдгээр 10 хэдэн жил ажиллаж байгаа. Гэхдээ энэ үед бол Дархан аймгийнхаа эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Дархан аймгийн засаг даргын хамгийн газар эрүүл мэндийн асуудлыг хариуцж ажиллаж байна. Тэгэхээр миний энэ шагнал бол манай Дархан аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт хүмүүсийн маань амжилтал гэж бодож байна. Ойн баярын хурлын үеэр Дархан хотод хийгдсэн бүтээн байгуулалтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээлттэй хэллээ. За түүнчлэн хүндэтгэлийн концертод Дархан хотын авьяаслаг хүүхэд багчуудын урлагийн номерч багтсан юм а.